За сайн байцгаана. Наваг Булган Эрдэнэ гэдэг ерөнхий боловсролын шинэ Монгол сургуулийн нийгэм судлалын багш байна. Тэгэхээр энэ бичлэгээр ахлагынхийн хүүхдүүдэд тэр дундаа нийгэм судлалаар эсдийн ерхий шалгалт өгөх хүүхдүүдэд хэрхэн өндөр оноо авах тухай зөвлөгөө хүргэх болно. За яагаад энэ сэдвийг ярих болсон бэ гэхээр нийгмийн ухааны олимпиад болон нийгэм судлалын эсдийн ерхий шалгалтанд олон жилийн туршид оролцож олон хүүхдүүдийг бэлтгэж байсан туршлагаасаа хуваалцах гэж байна. За миний хувьд нийгмийн ухааны багш нарын хотын олимпиадад алт мөнгө хөрөл медальтай, улсын олимпиад мөн алт мөнгө хөрөл медальтай. За эсдийн ерхий шалгалтын хувьд бол тасралтгүй 8 жил хүүхдүүдийг бэлтгэсэн. За өнгөрсөн 2020 оны эсдийн ерхий шалгалтын үед 60 хүүхдийг бэлдснээс дундаж оноо 635 байсан. За мөн одоо 13 хүүхэд 700-аас 800 оноо авсан байна. Тэгэхээр хэрхэн яаж эсдийн ерхий шалгалтанд өндөр оноо авах вэ гэдэг энэ арга ухааныг 5 зөвлөгөө болгож та бүхэнд хүргэе. За эхний зөвлөгөө бол blueprint төлөвлөгөө гэж. Blueprint төлөвлөгөө гэдэг нь юу вэ гэхээр боловсролын үнэлгээний төвөөс гаргадаг. За тухайн хичээлээр ямар сэдвийн хүрээнд ямар чадваруудыг шалгах асуултууд оруулах вэ гэдэг ийм төлөвлөгөө байгаа. За тэгэхээр 2020 оны нийгэм судлалын эсдийн ерхий шалгалтын хувьд бол 6 бүлэг сэдэв байсан. Энд бол нийгмийн харилцаа, соёл, эдийн засаг, улс төр, эрх зүй, олон улсын харилцаа гэдэг. Тэгээ энэ бүлэг сэдэв тус бүрээс тус бүр 10 асуулт орсон бөгөөд эсдийн ерхий шалгалтанд 60 асуулттай байсан байгаа. За тэгвэл мөн энэ эсдийн ерхий шалгалт нь хүүхдүүдийн сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх төвшний чадруудыг шалгасан асуултууд бас хуваагдаж байсан байна. Тэгэхээр сэргээн санах төвшний бол 20%, за ойлгох төвшний хувьд 30%, хэрэглэх төвшний 30%, задлан шинжлэх 20% гэсэн ийм одоо асуултын бүтцтэйгээр эсдийн ерхий шалгалт байсан байнамаа. За тэгэхээр бүгдээрээ blueprint төлөвлөгөөгөө судлаад үзэх юм бол ямар сэдвээр ямар чадрыг шалгах асуултууд төлхөө орж ирдэг вэ гэдгийг мэддэг болно. Ингэснээрээ шалгалтаа амжилттай өгөх нэг чухал үндэс болох юм аа. За хоёрт харга нь юу вэ гэхээр мэдээж сурах хүчиг байна. За нийгэм судлалын эсдийн ерхий шалгалтын хувьд ойролцоогоор 70-аас 80% нь багцаалбал сурах хүчийн агуулгаас орж ирсэн байгаа. Тэгэхээр сурах хүчгээ маш сайн уншиж өөр юм болох хэрэгтэй. Тэгэхээр сурах бичгийн агуулгаар өөрийнхөө дэвтэр дээрээ тэр гол ойлголтуудаар нь схем хийж сурах юм бол толгойд нь илүү үлддэг бөгөөд илүү сайн ойлгодог. А зүгээр унших биш. Сурах бичиг болгоно. Тэгээ сурах бичиг дотроо хуучин шин сурах бичиг гэдээ байгаа. Зарим хүүхдүүд бол хуучин сурах бичгийг уншаад энэ дээр алддаг. Шин сурах бичиг гэдэг нь болохоор одоо бүгдээрээ дэлгэсэн дээр харж байгаа сурахчуд байгаа. Эндээсээ илүү шиндэг ойлголтууд байгаа учраас үүнийг илүү сайн бэлтгэхийн чухал байгаа. За тэгэхээр шин сурах бичгээ сайн уншаад схем болгож дэвтэр дээрээ зурах нь маш чухал байх нэ. За гуравт харга нь юу юм бэ гэхээр энэ бол бусад ном гарын агуулгуудыг судлах байна. Тэгэхээр их сургуулийн багш нарын гаргасан номноос гэвэл буян багшийн цэнхэр ном гэдэг маш олон жил үеийн төгсөгчдөө мэддэг юм алдартай ном байгаа. За мөн одоо санхүү эдийн засгийн их сургуулийн багш байгаа буян багш бол за мөн Монгол Улсын их сургуулийн дархуу багшийн ном гэж байна. За гих мэтлэн номнуудыг бол одоо бэлдэн. За мөн ерхий болсон сургуулийн чадварлаг одоо багш нарын гаргасан номнуудаас бас бэлтгэх юм бол үр дүнтэй байдаг. Жишээлх юм бол за алтан цэцэг багшийн 2000 тестийн эмгэгтэл гэж байна. За шинэ Монгол сургуулийн Сандаг Очоо багшийн төгсөлт эсэлтийн шалгалтын тест гэдэг цэнхэр ном байна. За мөн миний гаргасан одоо энэ Social Studies гэдэг ном байгаа. За энэ номыг хэрвээ олж авч болвол бэлдвэл бас үр дүнтэй. Гэхдээ одоогоор бол бас хэвлэгдээд дуусчихсан байгаа. Дахин хэвлүүлж болоод чадаагүй байгаа. Гэхдээ энэхүү номнуудынхаа агуулгыг би дараагийнхаа бичлэгүүдээр бүлэг сэдв тус бүр дээр хамгийн чухал 10 сэдвийг тайлбарлаж ярих гэж ингэж төлөвлөж байгаа. За ингээд эдгээр одоо сурах хүчээс гадна бусад ном гарын агуулгуудыг маш сайн уншиж судалснараа хүүхдүүд та бүхэн илүү одоо өргөн мэдлэгтэй болох юм байна. За дараагийн дөрөвт харга. Энэ харга болохоор тест ажиллах харга. Мэдээж хэрэг аливаа шалгалтыг өгөхөнд тулд маш их тест ажиллах хэрэгтэй болдог. Тестийг ажиллахдаа гэхдээ илүү гүн гүнзгий судалж ойлгож ажиллах юм бол илүү үр дүнтэй байдаг. За жишээлх юм бол яах вэ гэхээр за тестийн асуултыг уншина. За тестийн асуултыг уншаад тэндээс түлхүүр үгийг олох хэрэгтэй. Нэгдүгээр алхам. Түлхүүр үгээ олоод тэр дотроо өгүүлбэр хамгийн чухал гэсэн тэр үгээ онцолж харах хэрэгтэй. Ингэх юм бол одоо зөв хариултыг сонгох магадлал илүү өндөр болдог. За мөн ангийнх эрсдлээс сэргийлдэг баг. За тэгэхээр түлхүүр үг нь юу гэж болох вэ гэвэл жишээлбэл одоо хүний нэр ээж болно те, онлын ойлголт ээж болно. Эсвэл аль нь хамаарах вэ, аль нь үл хамаарах вэ гэдэг ойлголт ч бас өөрөө түлхүүр үг гэж болох юм. Тэгэхээр түлхүүр үгээ тодруулж олж анзаарах хэрэгтэй. За дараагийн алхам бол тестээс зөв хариу болно. Зөв хариуг олцоод шууд орхиод явчихгүй
Зөв хариу нь үнэхээр зөв эсхийг шалгахын тулд өөрийнхөө толгооноос эсвэл номноос энэ зөв хариуныхаа тайлбарыг олж харах хэрэгтэй. За тэрний дараагийн алхам бол буруу хариунуудыг харах хэрэгтэй. Зөв хариу хэдий олсон хэдий ч буруу хариунуудын тайлбарыг бичиж болно, эсвэл бодож болно. Ингэснээр буруу хариултуудаа шалгаж үзснээр зөв хариуг баталгааж болох хэрэгтэй юм байна. За тэгээд тэрний дараагийн алхам нь юу гэхээр тэр тест өөрөө сурах бичгийн эсвэл номны аль хуудсанд байна вэ? Яг тэр онлайн их сурвалжийг олж харах юм бол тэндээс унших юм бол илүү сайн ойлгож, илүү сайн үлддэг баг. За яагаад ингэж вэ гэхээр дараагийн удаа тэр тестийн хариултууд нь асуулт бодоод ороод ирж болно. Зөв хариу буруу хариулт, буруу хариу зөв хариулт бодоод орж ирэх учраас тестийг задлан шинжилэх нь маш чухал байдаг. За хамгийн сүүлийн буюу 5 дахь алхам. За энэ юу вэ гэхээр багшаасаа сайн асуу, багштайгаа сайн ярилц. За муухайгаар хэлэх юм бол багшаагаа мөлжин гэсэн. Багшийнхаа мэдлэг чадвараас мөлжиж тэр түүнээс нь асуулт асууж түүнээс нь сурч авна гэсэн. Яагаад багштайгаа сайн ярилц вэ гэхээр за хүүхдүүдийг ажиллаад тахад ингээ ном уншаад бэлдэж байгаа хүүхдүүд хөвчлэн өөрөө өөртөө ярьдаг ч юм уу эсвэл өөрөө ганцаараа ингээ бэлдээд байдаг. Гэтэл тэр хүүхэд нэг буруу ойлгосон юм бол буруу ч ихтэй ойлгох бас магадaltaй. Харин танаа багш яадаг вэ гэхээр одоо чамаас илүү тэр нийгмийн ухааны бүлэг сэдвүүдийн зүй тогтолыг олоод харчихсан байдаг. За 100% биш маа хэд 90%-тай мэдчихийдэг. Багшаасаа асуух юм бол за ер нь ихэнх асуултанд чи хариулж чадна. Үнэхээр хариулдгүй маа гэхэд юу гэдгийг за дараагийн удаа өөрөө уншиж судлаад тэр багш зүй тогтолын нэршид мэдж байгаа учраас илүү сайн судалж мэдээд буцаагаад чамд дараа нь хариулт өгнө гэсэн үг. Гэхдээ эвтэйхэн асуух хэрэгтэй. Зөв асуух хэрэгтэй тий. За сайн хариулт авахыг хүсвэл сайн асуулт асуу гэж үг байдаг. Зөв хариулт авахыг хүсвэл зөв асуулт асуух хэрэгтэй гэж бас ойлгож болно. За тэгээд энэ 5 алхмаар элсдийн эрхийг шалгахыг бэлдэх юм бол өндөр оноо аавна гэдэгт итгэлтэй байна. За нэгдүгээр блупринт төлөвлөгөөгөө судлана. За хоёрдугаар сурах хүчгээ маш сайн судал, сурах хүчийн дагуу схемийг. За гуравдугаар бусад гарын авлага ном сайн одоо багш нарын гаргасан номнуудыг судалж тэндээс мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт тест задлан шинжилж сурах хэрэгтэй. Тавдугаар багштайгаа ярилцаж багшаасаа сайн асуулт асуух хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ элсдийн эрхийг шалгалтанд амжилт үзүүлээрэй.